Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гүнжидмаа оролцож байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гонгорын Гүнжидмаа. Социологч, нийгмийн ухааны багш мэргэжилтэй бөгөөд бизнесийн удирдлагаар магистр хамгаалж, сэтгүүлчийн дипломын курсыг дүүргэсэн нийгмийн шинжилгээ ухааны докторант. 2001-ээс 2018 он хүртэл Монголын хэвлэлийн хүрээлэнд судлаач, ахлах судлаач, мэдээлэл судалгааны албаны дарга, гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан. 2014-өөс 2017 онд Монголд анхны хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах, төлөвшүүлэх, чадвархжуулах ажилд оролцсон. 2018 оноос тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ажиллаж байна. Бид өнөөдөр энэ ерөнхийлөгчийн сонгуульд өгсөнтэй холбогдуулаад сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар эрх мэдэлтэй үүрэгтэй оролцдгийг ер нь бол ингээ худлаа хүний мэдээлэл тараасан аль тал нь ямар хариуцлага хүлээдгийг ямар хуулийн заалтууд байдгийг энэ тухай дэлгэрэнгүй ярихаар бид хоёр ингээд уулзж байна. Онлайн уулзж байгаамаа. За сайн байна уу та? Сайн байна уу? За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. За хоёулаа энэ хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай бас хүн болгон бүрэн ойлголт байдгүй. Тэгэхээр энэ тухай яагаад энэ байгууллага бий болсон, хизээ бий болсон, юу хийдгийг энэ тухай ярив да. За хэвлэл мэдээллийн зөвлөл бол олон нийтийн мэдэх эрхийг хамгаалж ажиллах үүрэг чиг зорилготой ийм байгууллага байгаа. За иргэдийн мэдэх эрхийг хэрхэн яаж хамгаалах юм бэ гэвэл ерөөсөө ёс зүйтэй, чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих замаар одоо иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж ажиллах юм. За үүний тулд иргэд буюу үзэгчид, сонсогчид, уншигчид маань хэвлэл мэдээллийн зөвлөлд ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн бүтээл гомдол гаргах замаар өөрөөр хэлбэл иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг энэ одоо хяналтын тогтолцоо юм гэж болно. Гэхдээ энэ одоо шүүх цагдаа одоо прокурор зэрэг эрх бүхий байгууллагуудаас ялгаатай нь бол зөөлөн хэм хэмжээний зохицуулалт байдаг. Ёс зүйгээ энэ редакц ёс зүйн зарчмаар баримталж ажиллаж үгүй юу гэдгийг нь дүгнэлт гаргаад иргэний гомдол дээр үндэслээд дүгнэлт гаргаад нөгөө гомдол гаргагч талд эргээ хэлдэг. Мөн редакцид одоо зөрчил гаргасан байвал энийг нь тайлбарлаж өгснөөрөө бас редакцийг дараагийн алдаа гаргахаас нь сэргийлж байгаа. Энэ механизмыг огтмол ажилласнараа л бид нар илүү чанартай бөгөөд ёс зүйтэй мэргэжлийн хэм хэмжээнд ажилладаг редакцуудыг дэмжих ийм бүтээлүүдийг одоо олшруулах явдал бол хэвлэл мэдээллийн зөвлөлийн үндсэн одоо гол чиглэл зорилго байдаг. Тэгээ өнгөрсөн хугацаанд бид бас чамгүй олон гомдлыг хүлээж авлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөл бол 2015 онд байгуулагдсан. За 2020 он 21 оны эхний байдлаар бид 400 гаруй одоо өргөдөл гомдлыг хүлээж аваад дүгнэлт гаргаад шийдвэрлээд олон нийтэд бол нээлттэй хэдэн оны байдлаараа 21 оны эхний байдлаар одоо энэ 3 дугаар сарын байдлаар зөвхөн эхний 3 сард хэдийг авсан гинэ? Ер нь бол 2015 онд бид нар 15 гомдол хүлээж авч ирсэн. За энэ бол 18, 19 онд бол нэлээд оргилдоо хүрсэн. 19 онд гэхэд жилдээ 106 гомдол хүлээж авсан. 2020 онд бид нар 52 гомдол хүлээж авсан. За одоо 21 он гараад бид нар 20 гаруй гомдол хүлээгээд авцсан. За юу гэсэн гомдол гардгийг. Тэгэхээр та нар яаж шийддэг юм? Ихэвчлэн энэ бол хүний эрхийг зөрчсөн байна. Миний нэр төр халдсан, гутаанд оромжилсон, худал мэдээлэл тараасан одоо ийм гомдлууд их байна. За сая он гараад 2021 он гараад ихэвчлэн одоо нэлээд эмзэг цар тахлын үед чинь бас энэ талбай дээр хүн одоо өөрийгөө шатаах, амиа хорлох ийм тохиолдлууд бас гарлаа. Сүүлийн одоо үед бол энэ гэмт хэрэг одоо хүн хөнөөсөн ойр дотнох хүмүүс одоо хүмүүс энэ тухай мэдээлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцууд ёс зүйн хэмжээг зөрчиж байна. Одоо жишээлх юм бол
одоо ингээ амиа өгөтгч байгаа тэр үйл явцыг шууд дэлгэрэнгүйгээр харуулж जैन, лайв хийж जैन. Гэх мэтлээ энэ нь бол буцаад үзэж байгаа хүн ялангуяа өндөр настай хүн, хүүхэд өсвөр үеийнхэнд бол энэ их хүн цохилт болдог. Сэтгэл санаа тавгүй байгаа хүмүүс даган дуурайх энэ одоо үр дагавар өндөртэй. Ийм учраас редакцуудыг сэтгүүлчдийг бол ёс зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд мэдээлээч гэсэн ийм гомдлууд бол ирсэн. Тэгээд тэрийг яаж шийдэх вэ жишээ нь? Жишээлбэл одоо тэрийг яг тэгж гин гэдэг шийдвэрийг хэн гаргах юм? За хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын эзэдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөллөөс бүрддэг. Энэ нь бол тухайн одоо салбар нөгөө хэвлэмэл захим, өргөн нэвтрүүлэг, орон нутгийн хэвлэл мэдээлэл зэрэгээс төлөөллөө 6 жилийн хугацаатаагаар илгээдэг гэсэн үг. За мөн цөөн тооны олон нийтийн төлөөлөл бас байдаг. За мэрэгжлийн байгууллагуудын төлөөлөл. За энэ төлөөллүүд нь 6 жилийн хугацаанд сонгогдоод 3 хэсэгт хуваагдаж ажилладаг. 45 хүнээс 15 нь бол удирдах зөвлөлтөй, 30 хүн нь 2 ёс зүйн хороонд хуваагддаг. Нэг нь радио телевизийн ёс зүйн хороо, нөгөөх нь сонин сэтгүүл сайтын ёс зүйн хороо гэдэг. За эдгээр одоо энэ 45 хүний үйл ажиллагааг уялдуулах зорилготой ажлын алба байдаг. За тэр ажлын албаныг нь хариуцдаг гүйцэтгэх захирлаар нь одоо миний бие ажиллаж байгаа. За энэ ажлын алба бол гомдлыг хүлээж авна. Онлайнаар болон хэвлэмэл аль ч хэлбэрээр одоо иргэдийн гомдлыг хүлээгээд авдаг. За хүлээж авсныхаа дараа гол гомдол гаргагч талын гол баримтлах зүйл бол хэвлэл мэдээллийн зөвлөлийн вебсайт дээр байгаа хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын аль заалтыг зөрчсөн бэ гэдгээ нэрлэж өгдөг. Тухайн бүтээл нь. За энэ бүтээлтэй ёс зүйн код зөрчсөн гэдгийг бид нар хүлээж аваад редакцаас хариу тайлбарыг авдаг. За танай редакцад энэ ийм иргэн ёс зүйн кодын 5.1-ийг зөрчсөн. Буюу одоо худал мэдээ хүнийг бусдыг нутгаанд оромжилсан байна гэдэг энэ гомдол ирлээ. Танай хариу тайлбар өгөөч гэдэг. За ингээд редакц бол хариу тайлбар өгнө. Буцаад энэ редакцийн хариу тайлбар иргэний гомдол төр үндэслээд одоо ёс зүйн хороо буюу нөгөө 15 хүн суужгаад асуудлыг ярьж одоо дүгнэлтийг гаргадаг байна. Дүгнэлт нь бол ёс зүйн кодыг зөрчсөн эсвэл зөрчөөгүй гэсэн дүгнэлттэй. За зөрчсөн бол яадаг? За зөрчсөн болвол редакцийг бид нар уучлал гуйх буюу хариуд нь одоо залруулга гаргахыг бол даалгадаг гэсэн үг. За тухайн энэ бол тухайн цаг үеэс янз бүрийн нөхцөл байдлууд бол харуулж байна. Өнгөрсөн хугацаанд одоо иргэний гомдлыг хүлээж авангуудаа редакц манайх одоо энэ дээр маш болчимгүй ажиллаж манай редакц нэгтгэж чалгасангүй тийм. Ийм учраас бид нар энийг залруулж байна гэд хорооны хурлаас өмнө одоо залруулга гаргаад уучлах ийм тохиолдлууд бас гардаг. За мөн зарим тохиолдолд хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гарсан дүгнэлтийн дараа хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооноос ийм дүгнэлт гарчээ бид нар энэ дээр уучлах гэж байна гэдэг ийм зүйлч бас гардаг. Тэгэхээр энэ бол тухайн одоо редакц ямар байдлаар энийг залруулах нь тухайн одоо редакцаас илүү их хамаардаг. За цөөн тохиолдолд бас редакцууд чимээгүй өнгөрөх тохиолдол байдаг. За ингээд нэр төр талцаан гэд хүмүүс гомдол гаргалаа. Тэгээ заримдаа одоо зарим хүмүүс ч өөрийнхөө нэр төрийг одоо хичнээн 10 сая төгрөгөөр үнэлэх юм. Зарим нь арай бага үнэлэх юм. Тэгээ энэ жишээлбэл нэр төрд нь халдсан гэж хүн гомдол гаргаж, танайд санал гомдол гаргаж, танайх тэгсэнгээ үдчихвэл тэр хүн нэр төрөө сэргээнэг хэд хүртэлх төгрөгийг манай хуулиар одоо өгж болдгийг. Одоо гомдол авна гэж хэлж болдгийг. Нэг хэмжилж. Энэ бас хууль болгон дээр л одоо бас ялгаатай байна л да. Жишээлбэл эрүүгийн хууль дээр эрүүгийн хуулийн 13-14 дээр худал мэдээлэл тараагаад хүний одоо нэр төр албан хүндэд халдсан болвол энийг одоо тодорхой эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаа юм. За энэ дээр тодорхой шийдвэрлэлүүд ногдуулж байгаа. Нэгдүгээрт нь бол 400 мянган төгрөгийн торгуул, мөнгөнд торгуул байна. За 3 сар хүртэлх одоо зорчих эрхийг хязгаарлах гадагшаага одоо зорчих эрхийг хязгаарлаж байна. За мөн одоо нөгөө нийгэм тусдаа хөдөлмөр бас эрхлүүлэх ийм одоо тодорхой заалтууд бас байгаа.
За жишээлх юм бол эрүүгийн хууль дээр ийм байдлаар шийдэж байгаа бол зөрчлийн хууль дээр мөн одоо хүнийг худал мэдээлэл тараах замаар олон нийтэд өмнөөс самуун гэгдэх ийм нөхцөлийг үүсгэсэн зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 500 мянган төгрөгөөр одоо аж ахуйн нэгж байгуулдаг бол 5 сая төгрөгөөр байна уу. Тэгээд торгуулийн хэмжээ бас байдаг. Их мэтлэнгээр ингээд за мөн сонгуулийн тухай хууль дээр сонгуулийн тухай хуулийн 14-ийн 8-1 сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах бол эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ гэж заалттай. За энэнгээр бас эрдаах одоо ямар нэгэн байгууллага хариуцлага хүлээж байгаа энэ хэвлэл мэдээллийн байгууллага бол бараг 200 сая ширхэг төгрөгийн торгуултай гэсэн байгаа шүү. Тэгэхээр энэ торгуулийн хэмжээ бол харьцангуй одоо ялгаатай янз бүр байгаа. За тэгээд сонгуулийн үеэр хуурамч мэдээллийг ингээ гаргасан гээд энэ мэдээллийг ч одоо энэний дагуу ингээ шийтгүүлсэн тийм тохиолдол байдаг юм уу үнэхээр? Байлгүй ах уу нэлээд одоо тодорхой жишээ. Ялангуяа 2017-оос 2019 онд эрүүгийн хуулиар биш зөрчлийн хуулиар шийдвэрлэлийг оногдуулж байсан. За тухайн үед бол зөрчлийн хуулиар иргэн бол 2 сая төгрөг аж ахуй нэгж бол 20 сая төгрөгийн торгуул бүртгэсэн бол гэдэг залтаар. За энэ бол нэлээд олон одоо хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчд бол бас энд шийтгэл оноож торгуул төлөх энэ хариуцлагыг бас хүлээсэн байдаг. Мөн дээр нь иргэд бол бас энэ нэлээх одоо торгуул хүлээсэн байдаг. Би одоо мөнгөн дүнгийн шууд бол санахгүй. Энэ бол маш их одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд бол эдийн засгийн аргаар зэнзүүр үүсгэж байгаа хэлбэрээ гэж нэлээх эсэргүүцэл гарсны үүднээс одоо зөрчлийн хуулиас бол энэ заалтыг бүтгэх гэдэг заалтыг болсон байдаг. Тэгээ 2020 оны ихээр эрүүгийн хууль руу энийг оруулсан. Гэтэ торгуулийн хэмжээ нь бол буурсан. Түрүүн бид үргэлжлэнээр 400 мянган төгрөг байгаа. Гэхдээ энэ бол өөр эрүүгийн хариуцлага гэдэг зүйл болж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар худал мэдээлэл нэгтэл шалгаагүйгээс шалтгаалаад худал мэдээлэл тараагаад тараасан бол иргэнч байна уу, сэтгүүлч байна уу, мөнгөнд торгуул тэгэхээс гадна өөрөө эрүүгийн одоо хариуцлага хүлээдсэн юм а гэдэг энэ одоо нөгөө түүхэнд нь тийм одоо зүйл бичигдэх энэ хэмжээнд бас байгаа. Тийм эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг бол хууль цагдаа эрүүгийн хуулиар юм чинь тогтооно тийм ээ. Зөрчлийн хуулийг хэн тогтоох юм? Сонгуулийн тухай хуулийн буруутан хэн тогтоох юм? Тэгээ энэ дээр одоо эрүүгийн хуулийн 13-14 худал мэдээлэл тараах дээр гомдол гаргаж байгаа бол цагдаад гомдол гаргаад цагдаа тэрийг нь шалгаад цаашаага шүүх рүү дамжуул одоо шалгуулахаар ингэж явж байна. Тэгээд дунд нь прокурор бас хэмж байгаа. За сонгуулийн тухай хуулийн 14-ийн 8-1 дээр тэр сонгуул нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тараасан бол заалттай холбоотойгоор тагнуулын ерөнхий газар бол хүлээж авч байна. За ер нь бол ингээд практикаас харахад цагдаа нэг ихэнх шатнд хүлээж авдаг мөн тагнуул хүлээж авч шалгаж байна. За хэвлэл мэдээллийн зөвлөл мөн хүлээж авах бүрэн боломжтой. Яг ийм шүүх цагдаа эрх бүхий байгууллагуудаар энэ мэдээлэл түгээсэн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой гомдлыг явуулах нь эргээд нөгөө иргэднийхээ үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ эрхчлөөнд талтай юм аа. Энэ нь буцаад айдас үүсгээд хүн нөгөө буцаагаад асуудлыг шүүмжлэх бусдад ингээд нээлттэй ярих энэ байдлаа ингээд хяналт тавиад хэлдэг. Зарим нь бүр амаа ханхаад хэлдэг. Энэ нь буцаад ардчлалсан нийгэмд бол маш сөрөг хор нөлөөтэй байдгаа гэдэг үүднээс энийг ийм айдас үүсгэхгүйгээр гомдлыг хүлээж авч шийдвэрлээд хүний нэр төрийг буцаагаад одоо худал байсан бол залруулах энэ боломжийг олох. Тэр зам бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт буюу хэвлэл мэдээллийн зөвлөл бас бий. Тэгэхээр бид нар сонгуулийн үед нэр дэвшигчд болоод иргэдэд хэрэг заяа та редакцтай холбоотой хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол гаргах гэж байгаа бол шүүх цагдаад гэхээс илүү тагнуул гэхээс илүү хэвлэл мэдээллийн зөвлөлийг бас нэг сонгоод үзээрэй гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. За хоёулаа тодорхой тохиолдлыг ярил л да. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр худлаа хэвлэл мэдээллийн хэрэгслэр нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр буруу мэдээлэл гаргасан гэсэн ийм гомдлууд байсан уу?
2010 нөгөө өнгөрсөн 20 оны сонгуулийн үеэр Тий. за За 20 оных дээр жишээлбэл тэгээд одоо саяхан өнгөрсөн жил бид нар чинь улсын хурлын сонгуулийг өнгөрөөлөө. Тэгээд тухайн үед бол бас хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дүрм журамдаа нэлээ өөрчлөлт оруулаад бид нар маш богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх энэ одоо зорилгыг бас тавьж нийт хэвлэлийн баг хурлаар мөн зарлж байсан. За тухайн одоо цаг хугацаанд бол хэвлэл мэдээллийн зөвлөлд одоо хүн намаас бол гомдол орж ирсэн. Тэ. За бусад намуудаас бол холбогдчихсэн. Жишээлх юм бол дарчсан намаас холбогдоод хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргамаар. Гэхдээ бид нарт одоо маш их давчуу хугацаанд одоо ажиллаж байна. Тэгээ гомдол ингээд тэр чинь бол ерөөсөө маш богино 18 хоног бид нар баг бичигнээд өнгөрдөг. Тэр хугацаанд нь гомдолчээ суудаг ийм завтай хүнжиг алга. Яг ингээд мэдээллүүдийг харахад бол гомдол гарах маш олон мэдээллүүд байна гэж хэлжсэн. Тэгээд гомдлоо нь бол манайд гомдол орж ирээгүй. Харин нэр дэвшигчид бол өөрсдөө яг энэ бүртгэлэг гэж үзсэн гомдлуудыг бол шүүх цагаагийн байгууллага бол гаргасан байсныг улсын прокурорын ерөнхий газрын одоо тоо мэдээллээр бол бид авч дүн шинжилгээ хийж бас хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлж ирсэн. За тэгэхээр эндээс харахад 2020 оны 1-р сараас 10 сарын сүүл хүртэлх хугацаанд бол яг худал мэдээлэл тараасан гэж нэрлсэн 206 гомдлыг прокурорын байгууллага хянсан байсан. 206 гомдлын 188 тэр иргэдийн хоорондын гомдол байсан. Facebook дээр тархсан. Энэ гомдлаа харин 18 буюу маш зөв нэг 8 орчим хувь л хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон байсан. Тэгээ энэ бүр зураг бол ерөнхийдөө нийгэмд худал мэдээлэл тарааж яах гэж тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчтэйг бодоод байдаг. Тэгтэл амьдрал дээр харахад бол хамгийн их нөлөөтэй 90 гаруй хувьд нь бол жирийн иргэд холбогдсон байна. Тэгэхээр бид нар эндээс цаашаага энэ нийгмийн мэдээллийн сүлжээг хэрэгжилж байгаа, ашиглаж байгаа, мэдээлэл хуваалцж байгаа энэ иргэд маань өөрөө маш мэдээллийн боловсрол, маш ихээр одоо болгоомжтой хандах, мэдээллийн боловсролд суралцах энэ байдлаа сайжруулахгүй бол эргээд эрүүгийн одоо хуулийн хариуцлага хүлээх энэ хэмжээнд байгаа шүү гэдгийг нийгэмд энэ хэрэглэгч нар түгээх хэрэгтэй байна гэдэг төгөлтөнд. Гэхдээ тэгээд яг тэгж байгаа юм байгаа мó. Одоо иргэн хэвлэл мэдээллийн хүн биш зүгээр нэг иргэн өөрийнхөө Facebook дээр одоо ингээ хүнийг байгаа шүү. Тийм байгаа. Тэгэхээр яа тийм одоо юм бол энэ нь бас их ялгаатай байгаа байна. За энэ дээр нэг ялгаа нь жишээлх юм бол сая цар тахлын үедээ холбоотойгоор Өвсгөл аймагт амьдардаг нэг гэрээ иргэн одоо хичээхэн найзаас билүү сонссон мэдээлэлээ тухайн аймгийнхаа захим одоо группт тавьсны улмаас гэрээ нь бол цагдаа шалгаад энэ батлагдаагүй худал мэдээлэл тараасан гэд одоо 500 сая төгрөгөөр хорхуулсан байгаа юм. За тухайн тэр иргэн бол зүгээр нөгөө мэдээллийг нэг юм шууд мэдээллийг аваад тэгс мэдээллийг аваад шууд юу ч бодлохгүйгээр түгээсэн. Тэр мэдээлэл нь одоо энэ цар тахлын үед тухайн аймгийг 20-нд нөгөө хориглолт хийсэн байхад иргэдийг оруулах 30 сая төгрөг жилийн тодорхой мөнгөнд төгрөг хахуул аваад цагтаа нэвтрүүлж байгаа байна гэдэг ийм шуум сонсоод тэрийг ямар нэгэн одоо бодлогоогүйгээр тэр группд тавьсан тэрийн цагтаа буцаагаад шалгаад энэ нь бол худал мэдээлэл байсан та бол хариуцлага хүлээх ёстой гэж хоргуулчих чагт. Тэгэхээр ерөөсөө энэ бол маш ойрхон байгаа хүн болгонд маш ойр байгаа. Ялангуяа энэ бол сонгуулийн үеэр бол нэлээд одоо болгоомжтой байх хэрэгтэй гэж. Тэгэхээр зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл албан ёсны сэтгүүлчээс гадна иргэн өөрөө дээрх хуулийн заалтууд хамрагдаж байгаа юм ба шүү дээ бас. Тий, хамрагдаж байгаа. Эрүүгийн хууль бол бүх хүнд хамааралтай. Дээр нь цар тахлын үед мөрдөж байгаа одоо цар тахлын тухай хууль шинээр баталсан. Тэр хуулийн 13-ын 3 дээр 14-2 намаа шууд одоо худал мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээсэн бол одоо зөрчлийн тухай хуулиар хариуцлага байна. Мөн одоо юуны амжигын тухай хууль дээр хэвлэл мэдээллийн байгууллага мөн иргэд үнэн бодиттой одоо баталгаатай мэдээлэл түгээх ёстой
Хэрвээ ингэхгүй бол мөн л одоо хуулийн хариуцлага хүлээнэ. Гэх мэтлэнгээр ингээд хуулиуд дээр бол иргэн болоо сэтгүүлчийг ялгаагүйгээр бол заасан байгаа. Тэгэхээр энэ хуулийн мэдлэг бас иргэдийн хувьд хангалттай биш. Энэ эсвэл энэ эрүүгийн хуулийг зөвхөн сэтгүүлчд хамааралтай гэж үзээд өөрсдөө нөгөө мэдээллийг түгээж байгаа хуваалцж байгаа байдалтай ерөөсөө болгоомжгүй хандаад байгаа байдал бол харагдаад байна. Тэгэхээр иргэн саяын хуурамч тэр мэдээлэл худлаа гэдгийг мэдэхгүйгээр шууд дамжуулж байгаа бол нэг хэрэг байна. Хэрвээ тэр цаатлын хүний нэр нь байвал хариуцахыг цаатлын хүн хариуцах юм байгаа биз дээ. Эсвэл над дамжуулсан хүн хариуцах юм. Дамжуулсан хүн яаж байгаа. Дамжуулсан хүн хариуцлагыг хүлээж байгаа. Тэгэхээр бидний бас нэг ялгаж үзэх зүйл бол тухайн мэдээлэл нь одоо санаатай гүтгэлгүй, санамсаргүй одоо тараасан худал мэдээлэл үү гэдгийг бас ялгах хэрэгтэй байгаа юм. Хэрвээ санаатайгаар зоригтойгоор худал мэдээллийг одоо зохиогоод мэдээллийг ийм зүйл болжээ гэж энэ хүн бол авилга авчээ гэж зохиод одоо тэрийг гаргаж ирээд хэн нэгний нэр хүндэд халдсан. Тэр нь огт болоогүй явдал байсан бол энэ өөрөө бүртгэлэг гэж үздэг. Бүртгэлхийг бол яг энэ тохиолдолд манайх эрүүгийн хуулиар бол шийдэх зам нь нээлттэй байна тийм. Харин ихэнх тохиолдолд хүмүүс санамсар болгоомжгүйгээсээ мэдхгүйгээсээ дутуу нэгтлснасаа болоод мэдээллийг түгээгээд энэ худал болчих тохиолдол эрсдэлд ороод идэг. Тэгэхээр ийм тохиолдолд бид ялангуяа хэвлэл мэдээлэлтэй хамааралтай ийм санамсаргүй алдаанууд, бүртгэлэг биш ийм алдаануудыг ёс зүйн зарчмынхаа хүрээнд шийдэх ёстой гэдэг зүйлийг ярьдаг юм. Яа би ийм асуух гэдэг юм л да. Тэр нэг нь fake news гэж юм тийм үү? Хурамч мэдээ тараас. За тэр нь тэгээ бүр тас худлаа байсан бол гүтгэлэг гэмэгц. Нөгөө хүн чинь нэгдүгээр хурамч мэдээлэл тараас. Хоёрдугаар хүн гүтгсэн гээд эрүүгийн хариуцлага хүлээх юм биш. Тэгээ 2 3 хуулийн асуудал болоод шүү дээ энэ тийм ээ. Тийм. За тэгээ одоо хуулийн сэтгүүлчдийн тухай ярил л да. Тийм би нэг энэ дээр нэг зүйл дахиад хэлгээд манад нөгөө худал мэдээлэл гэж юу хэлхийг нарийн тодорхойлоогүй. За тэр одоо худал мэдээлэл гэдгийг цагдаагийн одоо байцаагч энийг одоо шалгах энэ төвшөнд дээр байгаа нь маш их одоо эрсдлүүд байгаа. Хуулийг уруулан ашиглах эсвэл одоо дутуу ойлгосноосоо буруу шийдэх юм. Тэгэхээр бидний хувьд энэ худал мэдээлэл гэж яг юу хэлж байгаа юм бэ гэдгийг хууль зүйн тайлбар оруулах хэрэгтэй гэдэг зүйлийг бас энэ хууль тогтоогч нар хэлж байгаа. Тэгээд мөн худал мэдээллийг чинь ЮНЕСКО-гоос бол одоо 3 төвшөнд ангилсан байгаа тийм. Disinformation гэж нэрлэж байгаа. Энэ нь бол одоо бидний хэлээд байгаа тэр бүртгэлгийг илүү оруулчлахоор за дээрэс нь одоо misinformation гэж бас хэлээд байгаа юм. Энэ нь одоо худал мэдээлэл боловч энийг хүн одоо санаа зорилго агуулгахгүйгээр бас түгээсэн байж болно шүү дээ тийм. За эсвэл ерөөсөө тэр нь худал мэдээлэл биш байхч бас тохиолдно. Санамсаргүй тохиолдлын одоо зөвлөдч бас байх магадлалтай. Тэгэхээр бид нар бол энэ төвшнүүдийг бүр нарийн бас талдаа хуулийн төвшөндөө одоо сэтгүүлчдийнхээ иргэдийнхээ төвшөнд энэ зүйлүүдийг маш ялгаж таниулах бас хэрэгцээ шаарддаг байна. Худал мэдээлэл, буруу мэдээлэл хоёр ялгаатай л гэж байна тийм. Тэгс мэдээлэл одоо тий бас нэрлэлсэн маш худал мэдээлэл Монголд тэгс мэдээлэл нэг нь бас би сайн санахгүй байна. За Global International төвөөс гаргасан нэг календар бол бас ингэж Монгол дээр бас монголчилж бас оруулсан байгаа. Тэгэхээр нэг юм хэлмээр байна. Одоо нийгмийн сүлжээ гэдэг нэг юм байна. Дараа нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Сонин, телевиз тэр чинь редактортай. Тийм учраас сүүлийн үед сонины захиалга бол харин ч нэмэгдэх хандлагатай байна. Яагаад гэвэл сонин дээр гарсан бүх мэдээллийг тухайн бичсэн хүнээс гадна редактор нь давхар хариуцдаг тийм үү? За ийм тохиолдол. Зүгээр нэг иргэн сонин дээр гарсан мэдээллийг дамжуулаад өөрийнхөө вебсайт дээр тавьчих л да. Эсвэл бол Facebook одоо Twitter энэгээр тараачиж. Тэгмэгч хэрвээ тэр хүн нөгөө сонныхон зургийн ч юм уу их усврийн тавиад ингээ хэлсэн тохиолдолд яагаад тэр хүн хариуцлага хүлээх ёстой юм?
Одоо жишээлбэл би бас нөгөө хуульч эрх зүйч хүн бол биш те. Яг одоо манай дээр хэвлэл мэдээллийн зөвлөл дээр бид нар гомдлыг шийдвэрлэхдээ яг тухайн тэр нөгөө их усүр одоо гаргасан редакцтай нь ер нь асуудлыг бол ярьдаг. Бид нар тухайн редакцийг хариуцлага хүлээх ёстой. Тэр нь редакц гэж байгуулагдаад тодорхой хэмжээнд энэ хяналт нэгтлэн шалгах үйл ажиллагаагаа явуулж байгаа бол та нар одоо хэн нэгэн одоо хүн танаа редакцаас гарсан мэдээллийг түгээсэн тохиолдолд танаа редакцт л бид нар гомдыг хаягдана гэдэг энэ зарчмыг бол хэвлэл мэдээллийн зөвлөл бол хэрэгжүүлдэг. За ихэвчлэн одоо харж байхад редакцуудын зүгээс тэр бид нар одоо жишээлбэл нэг Б гэсэн редакц мэдээллийн түгэждэг. Тэгтэл бид нар тэр гомдол ороод ирсэн нөгөө Б редакц руу манай миний нэр төр талбайд худал мэдээлэл хараачлаа гэдэг. Та редакцаас бид нар асуухаар энэ чинь нөгөө А гэсэн сонниноос л авсан мэдээлэл шүү дээ. Бид нар хариуцлага хүлээхгүй гэдэг. Гэхдээ бид нар энэ зүгээс хэвлэл мэдээллийн зөвлөс нөгөө Б редакц дээр бол танах авж байгаа мэдээлэл болгонд хариуцлагатай гэн. Тэр сонин бол танаа хувьд гол одоо найдвартай их сурвалж чинь биш юм аа. Тэгэхээр энэ сонин дээрээс авч байгаа мэдээлэл ч гэсэн танах нэгтгэж шалгаж явж өгөх ёстой. Тэгэхээр цаашаага энийг ийм алдаа гарахгүй. Энэ тэндээс нэг ингээд хуульчдаг шүү дээ бид нар тийм. Нэг сонин дээр гарсан юм 20 сайт одоо шууд хуулаад тавьдаг тийм. Энэ өөрөө бас л яг редакцийн хувьд бол хариуцлагагүй учраас энийг нь бол авдс хилээд сануулад явдаг. За иргэдийн хувьд бол энэ одоо хэрхэн яаж шийдэгдэх нь бол нөгөө иргэн бол тэр редакцийн одоо сонныг л би энэ дээр явсан юмыг л түгээсэй л гэж одоо гомдлоо нөгөө тайлбар өгөх баг. Тэгээд хуулийн шийдэх бол тэр их усүр гаргасан талдаа бас бол мэдээж нөгөө мэдүүлэг авах замаар ажиллах баха гэж бодож байна. Та бүхэн нэгэн сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг ярьж байгаа юм чинь сүүлийн үед энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг өнөөдрийн байдлаар 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэж яриад байгаа үнэн үү? 100 хэвлэлийн мэдээллийн сайт байна гэж яриад байгаа хэд байгаа юм? За ер нь 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа гэсэн сүүлийн тоо бол би хэвлэлийн хүрээлэнгээс гаргадаг жил бүр гаргадаг судалгаанаас бол гарч ирсэн. За энэ дотор сайтын тоо жил болгон нэмэгдэж байгаа. Сонины тоо бол тогтмол буурж байгаа, радио тогтмол буурж байна. Телевизийн тоо бол харьцангуй тогтмол байна. За телевиз гэж Монгол 100 гаруй байдаг шүү дээ. За энэ хамгийн их өсөлттэй байгаа нь бол захим сайтууд. Захим сайтуудын хувьд одоо 150 орчим хүрсэн байсан. 154 сайт. Гэхдээ энэ чинь тухайн редакцтай гэж үзэж байгаа тийм ийм сайтуудыг бол оруулж бол. Тэгэхээр би юу асуух гээд байна гэхээр энэ цахим сайтууд энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улс төрчид их эзэмших юм аа. Тэгээд өөрсдийнхөө эсрэг талын хүмүүсийг муулсан, өөрсдийгөө магтуулсан голдуу ийм гаргаад байгаа ч одоо энэ танай хэвлэл мэдээллийн зөвлөлт шин өөрөө иймэрхүү ийм ёс бус үйлдэлтэй энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй сайд дарганаар ерөнхийлөгчийн тэр олдгоо байлаа шүү дээ. Энийг та бүхэн яаж харж байгаа юм бэ? Тэр хүндээ ажилласан сэтгүүлчин яаж тэр нөгөө даргийнхаа тухай, эзнийхээ тухай буруу бичгээр хөөгдөн шүү дээ. Тэгээ энэ бүхний чи яаж харж байгаа? Хэвлэл мэдээллийн байгууллага бол өөрөө бас бизнесийн зарчмаар ажилладаг. Бид нар олон нийтийн радио телевизийг стооцох юм бол бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд бол арилжааны буюу буцаад кампани хэлбэрээр одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр тухайн байгууллага бол одоо үүсгэн байгуулагдах хоршин тогтнох одоо хэвлэл мэдээллийн салбарт мөн одоо хэд хөрөнгө оруулж болж байгаа. Хөрөнгө оруулалтыг айлтдаг нийгмийн салбарт хүмүүс хөрөнгө оруулалттай адилхан хэн ч хөрөнгө оруулж болж байгаа. Харин хэн хөрөнгө оруулж байгаа, хэдэн хувийг хөрөнгө оруулж байгаа нээлттэй байх ёстой гэдэг энэ зарчим бол байдаг тийм. За дээр нь хичнээн хувийг нь хэн эзэмшиж байгаа юм бэ гэдгийг бас олон нийт мэдэх ёстой. За энэ судалгааг 2016 онд хийгдсэн байдаг. Дэлхийн цааргүй сэтгүүлчдийн байгууллага болоод хэвлэлийн хүрээлэнтэй хамтарч хийсэн энэ судалгаагаар одоо 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг сонгож эзэд нь хийм бэ гэдэг энэ судалгааг бол хийжсэн. За ингээд 87 орчим хувь нь бол улс төрийн ямар нэгэн хамааралтай байна гэдэг энэ дүн бол гарч ирсэн.
За тэгэхээр нөлөө бүхий хэвлэл мэдээллүүдийг улс төрийн одоо хамааралгүй аль нэгэн намын нөлөө бүхэн эсвэл улс төрчид за эсвэл одоо төрийн өндөр албач байгаа хүмүүс эзэмшиж байгаа юм байна гэдэг нь Монголд бол одоо судалгаагаар тогтоогдсон. За гагцхүү одоо энийг бид нар нээлттэй байлгах ёстой гэдэг энэ зүйл залтыг бол ярьж байгаа. Энэ өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дээр бол өргөн нэвтрүүлгийн хэрэгслийг хэн эзэмшиж байгаа нь бол нээлттэй байхыг бол бас хуульчилсан байгаа. Харилцаа холбооны зохицуулалт орооноос хэн эзэмшдгийг бас тогтмол одоо сайтаа нийтлсэн байдаг. За мөн хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг шинжилсэн хариулт дээр бас энэ эзэдийн одоо 5-аас дээш хувь эзэмшдэг бүх хүмүүсийг ил тод болгоно гэдэг. Энэ ил тод болгох нь ерөөсөө нөгөө хэрэглэгчдэд тустай. Хэний хэвлэл мэдээллээс авцгаа мэдээллийг би авч байгаа юм бэ гэдгийг мэдчих хэвээр иргэд өөрсдөө сонголтоо хийж байгаа хэвээр. За ялангуяа сонгуулийн үед бол одоо за жишээлбэл ТV сэтгэлээ зөвлөл Монгол Ардын хувьсалт намын дарга одоо эзэмшдэг тийм их хоёр дарга бол эзэмшдэг. Энэ нь бол ил тод гэдэг. За энд бол энэ талын мэдээлэл явж байгаа гэдэг нь бол маш ойлгомжтой тийм. Тэгэхээр иргэдийн хувьд бол энэ зүйл дээр бас өөрсдийн зүгээс сонголт мэдээлэл авах сонголтол бас хийхдээ зөв байх хэрэгтэй. Тийм учраас ил тод байдлыг бол хангаж явах. C1 гэдэг телевизийг ардчилсан нам ерөнхийлөгч Баттуулга тийм. Гэхдээ тэгэд энийг одоо ингээд энэ хүмүүс чинь заа ингээ гарлаа хэлчлээ. Тэгэл тэд нар чинь зөвхөн өөрийнхөө бодлогыг магтаа бусдын муудаа ингээ явж байгааг тэрийг яаж харах юм энэ чинь одоо тэгээд өөрөө ёстой л гэдэг юм Монголоор дөрвөн ёстой юм байдаг тэгээд тэгээ одоо энэ чинь тэр нь бас одоо редакцийн бодлого нь редакц нь нөгөө эзэдийн редакци хараад төсөөллийн асуудал гэж бас нэг юм яригдана. За энэ чинь эзэн хөрөнгө оруулаад одоо жишээлбэл тухайн нэг телевизийг харах юм бол редакцийн гол бүтээл бол мэдээллийн хөтөлбөр дээрнэ. Бусд нь одоо кино, уран сайхны нэвтрүүлэг, одоо баримтат нэвтрүүлэг, зөндөл нэвтрүүлгүүд бол явдаг. За тэрээр нэвтрүүлгээс бас одоо тодорхой хэмжээнд одоо редакц үзэгчийн дата, тэндээс зар сурталчилгаа татаад амьдрах мөнгө олох нь бол ойлгомжтой. Харин тухайн тэр сэтгүүл зүйн бүтээлийг хийдэг тэр мэдээллийн хөтөлбөр сэтгүүл зүйн бүтээл нь энийг хариуцж байгаа редактор болоод хөрөнгө оруулагч эзэн хоёрын хоорондын одоо гэрээ одоо редакцийн бодлогод хөрөнгө оруулагч нөлөөлөхгүй шүү гэдэг энэ зүйл бол лиг хийх нь чухлаа. Энэ хийгдснээр редакцийн энэ нөгөө хараацс байдлын баталгаа болох юм а гэдгийг үздэг. Монгол бас энэ төдийлөн одоо хөвшөөгүй байгаа зүйлүүдийг бас нэг байгаа. Гэтэ редакцид ажиллаж байгаа сэтгүүл зүйн одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бол ямар нэгэн байдлаар эзэнтэй нөлөөлөв. Эсвэл аль нэг талыг арай худал хуурмаг мэдээлэл хэн нэгэн рүү хүртгсэн ийм мэдээлэл байх юм бол үзэгчийн хяналтаар бид нар одоо энийг яхаас аргагүй. Тэгэхээр үзэгч таал одоо ийм одоо зүйл байх юм бол гомдлоо гарах боломжтой. Эдгээрийг нь бол ёс зүйн кодд туссан байдаг юм аа. Тэр үзэгчээ гэж яхад үзэгч нь хөөрхий энэ ерөнхийлөгч нар чинь өөрсдийн телевизтэй байна, банкуд чинь өөрсдийн телевизтэй байна. Одоо юу гэдгийг одоо голомт банк Eagle-тай байна, худалдаа хөгжлөн энэ Bloomberg байна тэргээд энэ чинь тэрийн болгон та өтөрл мэдж байгаа болохоос үзэгч болгоо мэдэхгүй шүү дээ. Энийг тэгээд хин зохицуулах юм үзэгчд рүү буруу хийхээс өмнө эний чинь танайх тэр сэтгүүлчдийн ёс зүй хариуцдаг юм бол эний чинь хэлэх хэрэгтэй ш. Та нар хэлдэг юм уу тэгээд? Иргэдэд бид нар ийм мэдээлэл өгөх ёстой ш. Наад чинь тэр эзнийх нь юм шүү гэ. Энэ нээлттэй хаа байгаа. За хэвлэл мэдээллийн зөвлөл болохоор өөрөө нөгөө гомдол гаргах эрхгүй. Бид нар бас тодорхой хэмжээний шүүхийн өмнөх шатны үйл ажиллагаа явуулж байгаа учраас иргэн гомдол гарч ирсэн тохиолдол дээр бид нар асуудлыг хилцэж дүгнэлт гаргадаг. Стигвэс хэвлэл мэдээллийн зөвлөл өөрийнхөө таалагдсан таалагдаагүй зүйлээр өөрсдөө гомдол гаргаад байж бусад оронд яаж хийдэг? Бусад оронд яаж хийдэг? За одоо бусад оронд байдаг нь Монголын эсрэг хууль гэж бас байгаа юм. Төвлөрлийг эсрэг хууль гэж. За төвлөрлийг сааруулах хууль гэж. За тэр хуулийн дээр нь тухайн нэг этгээд хичнээн хэвлэл мэдээллийг хэрэгслээ одоо эзэмшиж болох төрлөөр нь одоо жишээлбэл телевиз эзэмшиж байгаа хүн радио эзэмшиж болно, харин сони эзэмшиж болохгүй. За жишээлх юм бол өөрөөр бол зах зээлийн одоо зах зээлд хүртээмжээрээ буюу зах зээл гэсэл хуваараа
маш өндөр давмгай тийм одоо 3 4 хэвлэл мэдээллийг хэрэгслийг эзэмшээд зах зээлд юм төвлөрлийг нэг хүн одоо тогтоож болохгүй гэдгийг хуулиараа тогтоосон байдаг. А манайд одоогоор энэ хууль нь бол байхгүй. Тэгэхээр энэ хэлцээд одоо бид нар бас ийм хууль хэрэгтэй гэж яваал энэ тий. Гэтэ энэ зам руу бас орох байх гэж бодож байна. Гэтэ тодорхой хэмжээ судалгааны ажлууд бас байдаг. Манайд харьцангуй олон байгаа ч нөгөө жижиг зах зээлтэй хэд ингээд нөгөө саяныхаа хэлбэгээр нөгөө зах зээл эзлэх хуваараа төвлөрсөн тийм тохиолдлууд нь бол харьцангуй бага. За нэг 9 том компани хэвлэл мэдээллийг эзэмшдэг юм байна гэдэг том мэдээлэл бол байдаг. Харин тэр төрлийг бол манайх хэвээр замбраад эзэмшдэг тий. Радиоч эзэмшин, сонин төрөөсөө сайт бүгд төрөлтэй болох нь одоо илүү гоё гэж ойлголоо. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг Монголын улс төрчид энэ улс төрийн намууд хяналтандаа авсан учраас та бүхэн ярьсан яриа чинь шийдэгдэхгүй, шийдэх боломжгүй, шийдэх хүсэл зориггүй энэ бүхний үр дүнд Монголын ард түмнийг энэ улс төрийн сонирхлоор хуурам эхэлж байгаа хэрэг шүү дээ энэ чинь. Тэгээ энэ ингээ үргэлжлээд байгаамаа. Тэрийг одоо ингээд жишээл танаа байгуулга гэхэд одоо өөрөөх гомдол гарах эрхгүй тийм байх. Тийм ер нь тэгжил таарна. Өөрөө дүгнэхгүй тул. Тэгэхээр Монголд энэ бүхнийг зохицуулах маш олон механизмууд нь байхгүй байна, ажиллахгүй байна. Энийг улс төрчид залжнаар ашиглаж байна. Ингээд үр дүндээ сонголтгүй сонгуул болоод ийм маягаар л амьдарч байна гэдгийг өнөөдөр нэвтрүүлэгтээ одоо гүйцэд ойлгож ярьж байна. Мөн хамгийн гол нь өнөөдөр та бүхэн ярианаас одоо иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх хүмүүст одоо заавал хүрээсэй гэсэн зүйл болбол худлаа мэдээллийг шалгахгүйгээр тавьсан ч бай, шалгаад тавьсан ч бай, худлаа мэдээлэл гаргасан болбол ийм олон эрүүгийн их олон хариуцлага хүлээдэг юм аа. Тийм учраас хүн болгон хувь хүн ялангуяа Facebook-ын тэр дээр юу дуртайгаа бич болохгүй юм байна шүү. Эрүүгийн хариуцлага хүлээнэ. 400 мянгаас эхлээд торгоноо. Тэ хэвлэл мэдээллийн байгууллагууд бол олон зуун сая төгрөгөөр торгуулна гэж 5 сая төгрөгөөр 200 сая хүртэл төгрөг сонгуулийн хууль үгээр тийм ээ. За мэдээж та бид хоёулаа энэ чиглэлээр ажилладаг хүмүүс та ялангуяа олон жилийн ажилласан хэвлэлийн хүрээлэнд гэж эхнээс нь оролцож ажилласан хүний хувьд энэ зовлон та бүхэн зөндөө ярьж ийсэн одоо таны ажлыг хариуцж байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн энэ мэтгэлцэн ярилцаанд энэ маань одоо ийм хувь нэмэр болох байхаа гэсэн ярилцлага боллоо. Тэгээд та бүхэн сонгуулийн Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны одоо анхны 6 жил ажиллах ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ яриаг яг сонгуулийн кампани эхлээгүй үеэр ярьж байгаа учраас цаг үе олсон болов уу гэж бодож байгаа. Тэгээд их баярлалаа. Мөн манайд ийм хэвлэл мэдээллийн өөрийгөө зохицуулах зүйл байгаа нь бол ямар ч л гэсэн маш том алхам. Тэгээд энэ ажлыг нь олон жил хариуцж хийж байгаа танд талархаж байна. Их баярлалаа. Баярлалаа. За та бүхэнд бас ажлын өдөрт амжилт хүсье. Баярлалаа. За хүн түзэгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор бид энэ сонгуулийн үед иргэд хувь хүмүүс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл худлаа мэдээд хараалууд ямар хууль зүйн хариуцлага хүлээдэг юм бэ гэдэг тухайд дэлгэрэнгүй ярилцлаа. Мэдээж энэ ярилцлага бол одоо эцтөгсөлгүй явах яг л тийм их асуудалтай сэдв. Та бүхэн манай нэвтрүүлгийг сонсоод бас нэг бодож хоёрыг тунгааж байгаа гэж найдаж байна. Баярлалаа.